俄尔德尼斯塔文陶德盖股份公司总裁孟和加尔格拉先生，Эрдэс хамтлагаа хувьчаад компани гүйтгэж ахаар хэ мөнх жаргал. Баяр хүргэе. 祝贺. Баяр хүргэе. 祝贺. Айгуу 协议签约人登场。 따라 누스 니루드 호들다總經理 양재坤 先生 China Energy Coking Co Нарлаг өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. 我想为大家祝贺今天这个阳光明媚的早上，大家好。 Бид мөнхийн хөрштөөгөө хамтдаа бүтээх хоёр дахь ган замынхаа үүдийг нээж байна. 今天我们与我们的永恒的邻国共同建设的第二条跨境铁路的大门敞开了。 Уул ус, газар шороо, олон мянган жилийн түүхээрээ холбоотой мөнхийн хөрш, Богдант Хятад улстай манай улс замын үд эрээн бомбуудыг төмөр замаар холбосноос хойш 70 жилийн дараа дахин шинэ хөлийн бомбыг төмөр замаар холбож байна. 我国与山水相连的有着数千年历史的永恒的邻国中国，在张门坞的2连浩特口岸连接铁路以来，在70年后再次以新的铁路 与我们的邻国连接。 Гашуун сухад ганц бод бомбын төмөр замын төсөл 20 орчим жил яригдсан бөгөөд төслийг ажил хэрэг болгох итгэлийг Монгол улсын ерөнхий сайд надад хүлээлгэн даалгасан билээ. 嘉顺苏海图甘旗毛渡口岸铁路项目讨论了20多年，这个项目蒙古国总理奥运尔登亲自委托给了我。 Энэхүү төслийг бодит ажил болгоход хамтран ажилласан Хятадын талын ажлын хэсгийн ахлагч ноён Кан Фэнвэй танд болон ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье. Мөн Богдант Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Шин Минжуан болон манай улсаас Богдант Хятад суугаа элчин сайд ноён Энхолт нартаа талархал илэрхийлье. 在落实这个项目方面，为我提供支持的工作组组长康坤伟先生，以及驻华大使温和保利的先生、驻蒙古国大使申明娟先生，我对这些还有以及其他工作组人员表示感谢。 Бидний хамтын ажиллагаа хэлцээрийн хүрээнд Гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр зам барих тухай хэлцээр нүүрс худалдаа хурд хугацааны гэрээ уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнүүд байгуулагдана. 在我们今天的合作协定框架内，我们会签署关于嘉顺苏海图甘旗毛渡建设跨境铁路协定、煤炭贸易长期拓能合作协议。 Гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төсөл хэрэгжснээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая тонноос дээш давуулан 5-7 ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонн хүртэл өсгөж нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум доллараар нэмэгдүүлнэ гэсэн тооцоотой байгаа. 甘肃苏海图甘旗毛渡口岸跨境铁路建设完成之后，我们预算，我们通过铁路出口运输量能够超过3000万吨，对 TT 矿床煤炭出口量能够达到7000万吨，一年增加出口煤炭收入能增加至15亿美元。 Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 1-р тэрэмтлэгдсэн энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн өсрөнгөө өсөлтийг авчрах дараагийн мега төслүүд авто болон төмөр замууд, нийгмийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүд өртөөлөн нээгдэх болно. 蒙古国政府实施的14个大型项目中占首位的该项目建设完成之后，我相信会对我们国家的经济快速发展以及其他大型项目和公路、铁路、基础设施以及其他的大型项目敞开大门。
Миний бие Монгол Улсын засгийн газрын бодлогыг аж үйлдвэр эрдэс соёлын салбарт хэрэгжүүлж байгаагийн хувьар мөнхийн хөрш хятад улстай өөрийн эрхэлсэн салбартаа харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө зорж ажиллах болно. 我个人作为在工业矿产资源领域实施蒙古国政府政策的人，与我们的永久的邻国中国，在我负责的领域之内致力于扩展互利互惠的合作。 Та бүхэн манай салбарт хөрөнгө оруулж, сайн туршлагаа хуваалцсан улс орны маань хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. 我坚信各位在该领域进行投资，促进经验共享，对两国发展做出巨大的贡献。 Бидний хамтын ажиллагаа өргөжин батчих болтугай. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсэн өрөөё. Баярлалаа. 祝愿我们的合作不断